За, галзуу series суугтан тавтай морилцгоо. Хэдүүлээ. Bon appetit, Your Majesty. Гэх энэ галзуу хамттай цувралан үргэлжилүүлцгээе. За тэгээд жоохон удаан хүлээлгцэн бол уучлаарай. Тэгээд одоо та нар маань ч мөн буруугаа хэлүүлдэггүй гэдээ ойлгодог болсон байх үү гэж. За тэгээд хэдэн бороонууд нь штэ энэ галзуу хамттай цувралыг үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болоод жинхэнэ солонгос хамтыг мэдрүүлэх юуна солонгос ресторантай хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд саба драгон саба дарцсан бол лайк дарахтал болоо явчихж байгаа юм. Бас галзуу series сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм аа. Ингээд энэ галзуу хамттай цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За ингээд тэмцээн болох өдөр бас сэдвч тодорхой болсон учраас Жион багийнхнаа цуглуулад яаравчлан бэлтгэлдээ оржээ. Тэгсэн багийнхан нь тэрний ямар хоол хийх гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байлаа. Учир нь Жионы хүссэн хоолыг хийхийн тулд тэдэнд битүү чанагч шаардлагатай байдаг. Тэгээд Жион битүү чанагч яаж ажилдаг болохыг тэдэнд тайлбарлаж өгнө. Хэдийгээр тэдний хамгийн сүүлийн буюу 3 дахь даалгавар нь шүл боловч шиг олон тэмцээнд орж байсан туршлагатай Жион хамгийн сүүлийн даалгавартаа хэдий чинээ эрт бэлдэж эхлэн төдий чинээ сайн гэдгийг бүгдээс илүү мэдэж байлаа. Тиймээс оролцогчид эхний 1-2 үед бүх хүчээ шавхаж хамгийн чухал 3 дахь үед ядарч шинэ санаагүй болдоо гэдгийг Жион багийнхандаа тайлбарлаж өгнө. Тэгсэн заадуул нь шүл хийхэд шин төрлийн чанагч яагаад шаардлагатай болохыг ойлгохгүй л байлаа. Гайхсан Жион сам гитан хийх гэж байгаагаа хэлсэн ч заадуул нь ойлгодгүй. Учир нь тухайн үед сам гитан гэдэг хоол ерөөсөө байгаагүй байж. Энэ бол бүтэн дахианы дотор эми ургамал бас бусад орцыг чихээд дараа нь битүү чанагчд ялж чандаг шүл. Одоо бүр байдлаасаа дахианы махан дотор янз бүрийн юм чихэх юм уу? Тэгээд битүү чанвал ялц болоод муухай олчих юм биш үү? Орц бүрэн тусдаа чанах хугацаатай учраас энэ шүлийг маш нарийн анхаарах ёстой маа. Тэгээд бид шинжлэх ухааны хүчээр ялна. Ямар юмны хүч гинэ? Ингээд Жион тэдэнд эхлээд битүү чанагчтай болж авах. Дараа нь дахианы дотор чихэх 10 төрлийн эмийн ургамлуудыг цуглуулах, эцэст нь хоолндоо бүх зүрх сэтгэлээ шингээх ёстой гэдгийг хэлээд хамгийн түрүүнд битүү чанагчтай болох хэрэгтэйг хэлдэг. Гэвч цаадуул нь яаж тийм тусгай тоогоог хийх вэ гэдгээ мэдэхгүй байлаа. Хэрвээ би буруу санаагүй бол жусан улсад үүнийг хийж чадах нэг хүн одоогоор амьд мэнд байх ёстой доо. За ингээд 3 дахь шатны даалгавартаа бэлдэж эхэлсэн учраас үлдсэн 2 шатны даалгавраа хэрхэн биелүүлэх талаараа Жион сайн бодож тунгааж эхэлнэ. Нөгөө талд Мин улсын тогооч нар ч ямар хоол хийхээ шийдэхэр шаргуу зөвлөлдсөөр. Ингээд хоёр талд хийх хоол нь тодорхой болсонд дор бүрнээ хоолоо хийж туршиж эхэлцгээе. За тэгээд 3 дахь даалгаврыг хийхэд хамгийн чухал хэрэгсэл болох битүү чанагч хийхэд тусламж авах үүднээс Жион хаан дээр очиж тусламж хүслээ. Чи надаас ийм зүйл хийж чадах хүн олж өгөөч гэж хүсэж байгаа мó? Тийм ээ. Нэрэ Жан Ёншил гэж хүн байдаг болов? Тэр хүн л чадах байх та. Гэвч тэр шилдэг зохион бүтээгч өмнөх хааны үед амьдарч байсан болохыг олж мэдээд Жионы урам хугарлаа. Тэгсэн ахлах тайхан Жан Чунсон гэж өөр нэг шилдэг зохион бүтээгчийг санал болгоно. Учир нь тэр нэрт зохион бүтээгч Жан Ёншилийн удмын хүн байлаа. Энийг сонссон Жион хаанаас тэр зохион бүтээгчийг яаралтай олж өгөхийг гуйгаад энэс гадна өөрөө ордноос гараад хоол хийхэд шаардлагатай орцуудыг цуглуулах зөвшөөрөл хүсдэг. Тэгсэн хаан энэ хоёр хүсэлтийг нь зөвшөөрсөн ч Жионыг ордноос ганцаараа явахыг нь зөвшөөрсөнгүй. Тэгэд хаан Сонжэ сайдыг Жионтой хамт явуулахар болно. Тэгээд тэднийг хамт явахад хаанд энэ нь таалагдсангүй. Тиймээс тэсэлгүй өөрөө зүсээ хувиргаад араас нь яваад очино. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёулахнаа ингээд явахаар бусдад эвгүй сэтгэл төрүүлж мэднэ. Тиймээс та хоёрыг эвгүй байдалд оруулахгүй тулд би та хоёртой хамт явъя. Хаантаа. Гэхдээ Жион эрэгтэй хувцс өмссөн болохоор хүмүүс буруугаар ойлгохгүй хаа. Дуугатад харуус эмэгтэй хүн харагдж байхад тэгээд ч энэ тэмцээнээс ч үсэн улсын хувь тавилан шалтгаалж байгаа учраас би өөрөө хамт явах нь зүйтэй. Харин чи ордонд үлдээ төрийн хэргийг хариуцжээ. За, хурдан явцгаая. Цаг болох байлаа. Ингээд хаан цэргийн жанжингаа жүжигчин Гонгилийн хамт дагуулсаар явлаа.
Аргагүй байдалд ороод ордонд эргэж ирсэн Сонжээ сайдч хааны өргөөний үүдийг төгжээд бусад сайд нартаа хааны би жилэрхүү байгаа учраас хэд хоног хүн хүлээж авахгүй. Хэрэг гарах юм бол зөвхөн бичгээр мэдэгд гэж хэллээ. Хааныг ордноос нууцаар гарч явсан гэдгийг мэдсэн их хан хөө Жисанч зүгээр суусангүй. Энэ завшааныг ашиглаад тэмцээнийг нэг тийш нь болгох хэрэгтэй гэж бусдад хэлдэг. Тэгэд олон сарын туршид зэлүүд ууланд бэлтгэл хийж ирсэн тусгай дайчдаа яаралтай авчрахыг тушаалаа. Хүм бүрд сайтар сануул. Тэдний гол байвал Жион ахлах тогооч шүү. Энэ үеэр хаан Жион хоёр уулын оройд өрөх нэг тосгонд ирж байна. Тэр тосгоны захын нэг байшинд Жионы уулзахыг хүссэн зохион бүтээгч амьдардаг байж. Хашааны хаалган дээр нь зөвшөөрөлгүй орвол амиа алдна гэж мэдээрэй гэж анхааруулсан байсанд дургуун хүрсэн хаан шууд яваад орчлоо. Тэгсэн урдаас нь буутахад бэлэн болсон үхэр бүү байж байна. Жион айгаад хааныг тэндээс холдуулах гэсэн ч нөгөө гурав нь тэр зүйлийг юу болохыг мэдэхгүй байсан учраас айхгүй байлаа. Гэвч эцсийн мөчөд ойлгож бүгд сандарсан ч ажуулахад тэр үхэр бүү жинхэнэ сумаар биш агшааж шарсан будаагаар бууддаг. Удалгүй хэргийн эзэн Жан Чунсан өөрөө гараад ирсэнд хаан тэрнийг ёсхуу аашиллаа гэж ууралнаа. Чи хэм бэ? Арай хаан биш үстэй? Хүний гэрт зөвшөөрөлгүй орж ирчээд юу яриад байна? Тэгсэн хаан ууралсан ч цаадах нь тэднийг нохой хуцаж байгаа чинээ тоохгүй байлаа. Аргаа барсан Жион өөрийгөө хааны ахлах тогооч гэж танилцуулсан ч цаадах нь авч хэлэлцсэнгүй. Та нарыг ордноос ирсэн хүмүүс гэж мэдсэн бол болсон будаагаар биш төмөр сумаар буудах байж. Тэгээд ч хааны ахлах тогооч юмхтэй. Эрэхтэй хүний ховц өмсөд энд явж байна гэж хэн санах юм? Бид танаас нэг тусламж хүсэх гэж ирлээ. Таны тусламжаас улс орны хувь тавилан шалтгааллах болчиход байна. Наад хувь тавиланг чинь хааны ордны эрх мэдэлтнүүд л шийддэг байх. Надад бол огт хамаагүй хэрэг. Тэрний энэ хэгжүүн байдалд хаан ууралж цэргийн жанжинда тэрнийг цаазлахыг тушаасан ч Жион гуйж байж арай хийнэгэм тэднийг зогсоолоо. Та нар хүний гэрт зөвшөөрөлгүй ирчээд хүн дээрлэх гэж байгаа бол цаашаа та нарын аюулгүй байдлыг би хариуцахгүй шүү. Тэгэд Чунсон нэг бариул татсанд хөшигний цаанаас сумаар харвагч машин гараад ирлээ. Энийг гарсан нөгөө дөрөв жинхнээсээ сандарцгаана. Тэгээд хашаанаас нь бушуухан зогтож гарахдаа Жион нэг арга сэднэ. Харамсалтай л байна. Уг нь танд шарсан бодоо гоё хийх арга зааж өгье гэж бодож ирсэн юмсан. Тэгсэн Чунсоны царай зөөлрөөд ирдэм байна. Тэгээд Жион тэрэнд багхан элсэн чихэр өгöd дараагийн удаа будаа шарахтаа холиорой гэж хэлчихэд гараад явлаа. Тэгээд мань дөрвийг хашааных нь гадаа цаашид яхаа шийдэж ядан маргалдаж байтал хашаан дотор дахиад үхэр буугаар буудах сонсогддог. Жионыг хаалгаар нь шагаатал Чунсон амттай болсон шарсан будаага баяртай наргагүй идэж байлаа. Тэгэд Жион тэрэнд тэмцээнд ялахтан тусал бол их хэмжээний элсэн чихэр мин улсаас оруулж ирээд Солонгосын хүмүүрд хөрөлцөх үйд шарсан будаа хийн гэж амласанд Чунсонч тэрнээс ямар тусламж хүсэж байгааг нь асууна. Тэгэд битүү чанагч хийлгэх гэж байгааг нь сонсоод энийг хийх хэцүү болохыг шууд ойлголоо. Гэхдээ Чунсон язгууртан эрх мэдэлтнүүдэд туслах ямар ч хүсэлгүй байлаа. Учир нь нөхдүүд жирийн хүмүүсийг ашиглаж хад хэрэггүй болмогцоо хайдаг гэж тэр бодно. Тэрний авгах алдарт зохион бүтээгч Жан Ёншилдж ус хаад ноёд тэгэж хандсан байжээ. Ингээд тэрнийг ятгах аргагүй болсон Жион уран муутайхан гарч ирлээ. Тэгсэн хаан ууралж тэрнийг хатуу шийдэхийг завдсан ч Жион Гонгил хоёр ятгах байж арай хэм болиулж чадна. Тэгэд тэд тосхонд хононгоо Чунсоныг яаж ятгах талаар арга бодохоор шийдцгэн. Хааныг Жионтой хамт нууцаар ордноос гарч явсныг сонссон могжуу баг хатан ууралсандаа байж ядаж байна. Тэгсэн хатны ахайтан ирээд хааны жүжигчин Гонгил нь хааны ордонд байж угаад амиа алдсан Огдан гэдэг охины дүүн гэдгийг олж мэдснэ хэллээ. Тэгсэн баг хатан сандарч Гонгилийг ямар зоригтой байгааг олж мэдэхээр яаралтай хүн явуулахыг тушаадаг. Замаргааш өглөө Жионы багийнхан галтгоондоо 1-2 дугаар шатны хоолнуудаа туршиж үзэж байна. Гэтэл тэдний нэг бусад дээрээ яарч ирээд минь тогооч гэлгүмийг дэглээд байна гэж сандарч хэлсэнд нөгөө хэд ч яарч очоод сэмхэн харцгаалаа. Тэгсэн минь тогооч үнэхээр гэлгүмээр ногоо хэрчүүлж байлаа. Сандарсан гэлгүм тэрний хүссэн шиг хурдан хэрчиж чадахгүй оронд нь хуруугаараа зүссээд бойтголж өгнө. Өмнө нь гэлгүмд үргэлж сайн ханддаг байсан минь тогоочийг гэн тэнгэж хачин аашлах болсонд тэд бүгдээрээ гайхлаа. Харин нөгөө талд мин улсын тогооч нар ч хоолоо бэлдэж байна. Тэд энэ тэмцээнд яллаа гэд нэг онцгийн давуу талгүйж
Ялагдвал жижиг улсын сул тогооч нарт ялагдсан нэр зүүх иж хүрт орох учраас хичээх ёстой гэж өөр хоорондоо ярилццгаана. Энэ үеэр тэдний нэг Яа Фэйшиу Жисан их ханхүүдээр ирж байна. Тэгээд тэр Жисан ханхүүд Сичуан мужаас авчирсан хамгийн сайн чанарын Хуажу бэлгэлдэг. Тэгээд хариуд нь өөр нэг зүйлийг хүснэ. Энэ үеэр ууланд бороо асгарч байлаа. Тэд Чунсан зохион бүтээгчийг яаж найрах арга одоо хүртэл олоогүй л байна. Тэгсэн жүжигчин Гонгил ийм усан бороотой өдөр аяг Маколи ууж сайхан пажон хийж идэгч янзын шүү те. Ингэж дуу алдсанд Жион нэг арга бодож оллоо. Тэгээд Чунсонд амттай хоол хийж өгөхөөр шийдэж хоолны орц авахар яаран хөдлөлөө. Ингээд хааныг амарч байх зур нөгөө 3 хоол бэлднэ. 일렬로 줄 세워서 바짝 익히는 저 멀리. За тэгээ Жионыг хоол хийж эхлэхэд нөгөө хэд нь үнэрэнд нь мансуурж ухаан алдаг шахна. Сүүлдээ хаан тэсэлгүй өөрөө явж очоод сэвж эхэллээ. Удалгүй тэдний хийж байсан амттай хоолны үнэр Чунсонд үнэртсэнд нөхөрөө тэсгэл алдаад гараад ирнэ. Тэрнийг харсан нөгөөдүүл нь хамт хооллохыг урьсанд Чунсонч гаднаа дургу байгаа юм шиг дөрүүзүүлж угаад тэдний хажууд очоод сууна. Тэгээд тэсэлгүй хоолноос шүүрч аваад идтэл тэрний амьдралдаа идэж үзээгүй гайхалтай амт байсанд нүд нь орой дээрээ гарна. Жионы аава бусанаас гаралтай учраас Жион хоолоо бусаа маягаар амталсан нь тэр вэж. Тэгсэн мань Чунсонч бас бусанаас гаралтай байж таардаг. За тэгээ Жион Жусоны алдарт зохион бүтээгч Жан Ёншилийг хаад ноёд мартаж болгоч ард түмэн хизээч мартахгүй гэдгийг хэлээд Ёншилийн зохион бүтээсэн Солонгосын түүхэнд алдартай бүтээлүүдийг нэг бүрчлэн дурдсанд Жан Чунсоны сэтгэл их хөдлөлөө. Тэгээд Жион тэрнийг өөрсөд нь туслахыг чин сэтгэлээсээ ядгасанд нөхөрөө тэнд байсан аяхтай Маколиг нэг амьсгаагаар уучхад би та нарт туслая гэж ашгүй нэг юм хэллээ. За энэнд нь Жион хагартлаа баярлах нь ойлгомжтой гэж. Чиний хийсэн хоол чинь миний нутгийн амтыг санагдууллаа. Тиймээс би чамд туслана. Харин чамд бол туслахгүй шүү гэд хаанд хэлээд гин. За тэгэд бороо зогсоход тэд Гонгилийг Чунсонд туслуулахаар үлдээгээд цаашаа явцгаалаа. Маргааш нас нь тэднийг хоолны орцоо уулнаас түүж эхлэхдээ зэрэгцээд нөгөө хоёрч төмрөөр битүү чанагч хийцгэн. Энэ үеэр ордонд Яа Фэйшиу шин маягийн амтлагч ашиглаад эхний шатны хоолоо хийхээр шийджээ. Тэр өдөр Жисан ханхүүгийн илгээсэн сайд Юу Кун ээлжтэй уулзаад Жионыг хоолны орцоо цуглуулахаар ордноос гарсан гэдгийг хэлж тэрнийг тэндэн зүйл дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлнэ. Тэгсэн Мин улсын тогооч нарын ахлагч энэ яриаг нь нууцаар сонсчихдог. Харин нөгөө талд Жионы багийнхан маргаашуулах тэмцээний эхний шатанда бэлдээд дуусч байлаа. Тэгээд юм тогооч Мин тогоочоос яагаад гээл хүмд гинт тэгж хатуу хандах болсныг асуухад цаадах нь тэр тус болохгүй бол эндээс явсан дээр гэж хатуурхлаа. Тэгээд тэр хоёрыг маргалдаа зогсчээтэл харанхуугаас нэг багтай хүн гараад ирнэ. Энэ загтлыг эзэн хаанд яаралтай хүрэг. Хааны ахлах тогооч ноцтой аюул дунаад байна. Хурдл. Тэгээд багтай хүнийг эргээд явхад урт цагаан үсийг нь хараад тэрнийг Мин улсын тогооч нарын нэг болохыг тэр хоёр танилаа. Загтлыг нээж үзтэл тэр нь цав цагаан цаас байна. Тэгээд тэр хоёр шууд ордны ахлах тайган дээр очиод болсон явдлыг хэлж дугтуутай загтлыг өглөө. Ахлах тайган загтлаа сонжээ сайдад аваачиж өгсөнд цаадах нь хоосон цаас хараад гайхдаг. Гэвч ахлах тайган цаасыг галд ойртуулж барьсанд тэндээс ахлах тогоочийг алхахаар төлөвлөж байгаа хүмүүс байна гэсэн ханц тодорхойтгоно. Хэрэг бишдэж байгааг ойлгосон сонжээ ахлах тайганд хааны хойноос яаралтай морьтой цэргүүд явуулахыг тушаалаа. Тэгэд өөрөө тэднийг толгойлж яаран хөдөлнө. Маргааш нь хаан Жион хоёр зорилгоо биелүүлчихэд баяртай наргагүй ирэхэд Чунсон Гонгил хоёрч битүү чанагчаа хийгээд амжижээ. Гэвч тэднийг байшин руу орохыг харах хувцастай хүмүүс алсаас ажиглаж байлаа. Тэгээд зөвхөн эмэгтэй галан шүү гэж сануулад сэлмээ суглаад тэднийг чиглээд хөдөлдөг. Жион ч битүү чанагчаа хараад баярлнаа. Гэтэл Чунсоны байшинд байсан дохио нэг нэгээрээ хөдөлсөнд тэд сандарцгаана. Учир нь энэ нь алуурчид хурдтайгаар ойртож ирж байгаагийн дохио байлаа. Тэгээд маньхэд тэдний эсрэг тулалдахаар бэлтгэцгэн. За ингээд багтай цэргүүдийг хаалгаар дайрч орж ирэхдээ зэрэгцээд Чунсон үрлэн сумтай буугаар буудаж эхний 4 цэргийг унаглаа. За тэгсэн хар хувцастай цэргүүд хашаад авч орж ирсэнд тэдэж ширүүн тулалдаж эхэлцгэн.
Дайснууд зөвхөн Жионыг алахаар дайрцгааж байлаа. Тэгсэн Жион газар тунаад гараа гэмтээчлээ. Үүндээ зэрэгцээд битүү чанагчийн таг газар тунаад өнхрөөд явчихдаг. Сандарсан Жион тогооны тагийг авах гэсэн ч чунсан. 3 дахь даалгавраас өмнө амжаад аваачаад өгөө. Одоо зүгтаа гэж хашгирсанд тэдэж цаашаа зүгталаа. Гэтэл дайснууд чунсоныг орхичхоод шууд хойноос нь хөөнө. Тиймээс тэднийг саатуулахын тулд хааны жанжин үлдээд хаан Жион Гонгил 3 цааш зүгтаацгаана. Удалгүй хөөж байгаа цэргүүд тэднийг дахиад гүйцэж ирсэнд Гонгил тэдэнтэй тулалдаад үлддэг. Тэгсэн цэргүүд удалгүй Жион Ихён хаан хоёрыг гүйцэж ирсэнд хаанч тэдэнтэй ширүүн үдсэн. Ажуулахад эцсийн мөчөд сонжээ сайд болоод тэрний цэргүүд амжиж ирээд тэдний амийг аварлаа. Энийг харсан Ихён хаан сүүлийн дайсныг амьдаар нь барьж авсан боловч цаадах нь өөрийгөө илчлэхгүй тул амиа хорлцгоно. За тэгсэн Жион ухаан алдаад унчлаа. Удалгүй тэдэн дээр шархтсан жанжин Гонгил 2 эрцгэнэ. Тэгээд саяын довтлсон цэргүүд жирийг хөлсний алуурчид биш, харин нэлээд сайн бэлтгэгдсэн цэргийн нэгж болохыг хааны жанжин хаанд тайлбарладаг. Эндээс хааны эсрэг дайдахад бэлтгэж байгаа цэргийн нэгж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд тэд хүрнэ. За тэгсэн Жион ухаан орж тогоонд бүтэн байгаад хаагартлаа баярлна. Тэгээд бусдын зүгээр байгааг хараад баярлсандаа ойлгох шахна. За тэгээд тэмцээний өдөр гэдгийг гинт санаад ордон руу яаралтай явдаг. Энэ үеэр Жионыг алах оролдлого бүтлгүүцсэн тухай мэдээг ханхүү Жисан хүлээж аваад ууралсандаа байж ядна. Харин нөгөө талд тэмцээн болох өргөөг бэлдэж хаан Жион 2-оос бусд нь ирж гисэн хүлээж байна. Юу хүн илч төвчээр алдаж хааны ахлах тоогооч 2 яагаад хоцроод байгааг асуулаа. Байдалд орсон сайд нар ч хааныг чухал ажилдаа ойрхон явсан учраас баг зэрэг хоцроод ирнэ гэж тайлбарлацгаана. Энэ үеэр хаан Жионыг сундлаад хар хурдаараа давхиж явна. Жионы дотор нь муухайраад толгоо нь эргэж байсан ч гүрийсээр. Тэгсэн ирэхгүй удаад ухаар нь юу хүн илч хаан ахлах тоогооч 2 чинь зогтдсон юм биш үү гэж тохуурхацсан. Сайд нар энийг сонсоод дургуйцсан дөнгөнөлдөж эхэлсэн бол Жисан ханхүү улсынхаа нэрийг бодоод ахлах тоогоочгүйгээр тэмцээнийг эхлүүлэх саналтайгаа бусдтай хэлдэг. Удалгүй тэмцээн болох цаг болоход зарлагч тэмцээнийг яаралтай эхлүүлж байгааг хэлээд хоёр талын тоогоочийг урагш гарч ирэхийг өрнө. Тэгсэн мэн улсын тоогооч нарын ахлагч урагш гарч ирнэ. Хаантан эсрэг тал хоцорч ёс алдсан ч бид тэднийг шахамдуулалгүй өгөөмөр хандаж агуу үндэстний зангаргыг үзүүлбэл зохилтой гэж үзэж байна. Тэр чинь юу гэсэн үг юм? За яах вэ? Чиний хэр болж дахиад нэг цаг хүлээе. Үүнийг сонссон Жусоны тоогооч нар тайвширлаа. За ингээд нэг цаг өнгөрсөн ч Жион хаан 2 байдгүй. Тэгээд бүх зүйл буруугаар ирэглээ гэж бодож байтал ашгүй мань 2 амжаад ирцгэн. За сорой байж байгаа бороо гэлснийг реклам алгадаг. Тэгэхээр манайхан хэдүүлээ ерөн солонгос хоол идэх дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болон жинхэнэ солонгос амтыг мэдрүүлдэг Юна солонгос рестораныг та нартай санал болгож байна. Дахиад хэлье. Төрөл бүрийн багцтай жинхэнэ солонгос соусаар гэд боддоо. Гал зүйц. Тэгээд солонгос хоол идмээр санагдвал манайхантай гэд бодчихгүй тийм ээ. Халуун дулаан гэр бүлтэйгээ амьдралын амтыг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Занхаарлаа хандуулсан баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За тэгэд хаан тушаал өгч тэмцээн эхэлнэ. Хоёр тал нэг зэрэг хоолоо хийж эхэлцгэн. Жион ч эхний даалгавартаа бэлдснийхээ дагуу богино тайрч жигэнсэн үхрийн хавиргаа хийлээ. Харин нөгөө дүүл бүтэн дахиа гаргаж ирээд хоёр зэрэг эвдэж эхэлнэ. Эсрэг талынхныгаа хоол хийж байгааг хараад Жион тэднийг ширмэн тогоонд хуурсан дахиа хийх гэж байгаа юм байна гэж таамагладаг. Юу вэ? Жирийн үхрийн хавир гэж юу? Би энийг арай хэтрүүлж үнэлсэн юм биш үү? Ингээд бүх зүйл бэлэн болж махан амтлах болсонд Жион Гүчүгару авчрахыг тушаана. Гэтэл тэдний бэлдсэн Гүчүгару алга болчихсон байлаа. Зөвхөн Гүчүгару гэлтгүү бусад халуун ногоотой амтлагчуудаж алга болчих.
Тэдний энэ удаад хийх ёстой хоолны сэдв нь дэлхийд урд өмнө идэж байгаагүй хоол хийх байлаа. Тэгээд газар дээр нь хоолоо шинжлэх ёстой болсон Жион хэсэг бодсны эцэст өхрийн махан бургуунд хийхээр шийдээд багийнхнаа хөдөлгөж эхэлдэг. Тэгээд зөөлөртөл нь шансан хавиргаа гаргаж ирээд хайруулын тавган дээр шаарддаг. За тэгээд дээрэс нь их хэмжээний дарс хийсэнд тэнд байсан бүхэн гайхлаа. Тэгээд Жион хоолндоо будааны дарсанд жигэнсэн өхрийн хавирган бургуунд гэж нэрлэнэ. Тэдний хоол хийж байгааг харсан сайд нар айл хэдийн жусооны талыг ялагдана гэж бодож эхэлжээ. Гэвч хаан бууж өгөх хүсэлгүй байлаа. Жион бас багийнхандаа тушаал өгч хажир бэлдүүлдэг. Нөгөө талд Мин улсын багч хоолоо хичээнгүүлэн хийсээр. Тэгээд эцсийн мөчөд Яа Фэйшиу ууднасаа нэг төрлийн халуун ногоо гаргаж хоолоо хуурж эхэлсэнд үнэр нь мань хэдэд нэлээд танил үнэртлээ. Тэгээд Жион тэднийг анхааралтай ажиглаж байтал тэд Мин улсад алдартай зөвхөн күнзийн удмынхны хийдэг Куфу дарсыг гаргасанд бүгд зочирдно. За ингээд тэмцээний цаг дуусахад өгөхөд Жион хоолоо гаргахаар яарвчилсан ч гарын гэмтэлтэй учраас хүснээрээ хөдөлж чадахгүй л байлаа. Удалгүй хоол бэлэн болоход Жион Яа Фэйшиу хоёр хоолоо тавгалцгаана. 튀밥을 올려주고 환리의 정화, 맛을 더한 다음 수이층, 향긋한 За тэгээд цаг дуусахад хоёр талын бэлдсэн хоол бэлэн болцоож амтлагааны цаг эхэлнэ. Хоолыг шүүх хаан элч 2 10 хүртэлх оноогоор хоолыг үнэлэх ёстой. Тэгээд тэр хоёр Жионы хийсэн махыг үнэртэж үзсэнд нэлээд таатай үнэртэж байсан учраас шууд хазаж үзснээ амтанд нь шууд автна. Тэнд байсан бусад сайдуудаж хоол амттай болсныг гайхан шагшицгаана. Жион ч хоолоо будааны дарсан жигэнсэн өхрийн хавирган бургуунд гэж танилцуулаад яаж хийснээ товч тайлбарладаг. Хаан элч хоёр хоёулаа махыг аманд орсон даруйда уусах мэт байсанд онцгой таатай байлаа. Гэхдээ л эцэст энэ бол нэг төрлийн шарсан хавиргал байна штэ. Энийг урд өмнө дэлхий дээр хэн шидэж байгаагүй хоол гэж нэрлэж болно гэж үү? Энэ хоол энэ цаг үед байхгүй хоол л доо. Одоогоос хэдэн зуун жилийн дараа ирээдүйд Франц тогооч нар энийг зохион бүтээх болно. Франц ээж нар гэртээ ийм хоол хийдэг байсан гэж үздэг. Тийм болохоор би энэ хоолыг идэх бүрдээ өөд болсон ээжийн минь гарын хоол ийм амттай байх байсан болов уу гэж боддгийн. Энэ жор бол дэлхийн өөр хаанч байхгүй жор. Энэ үгэнд нь хааны сэтгэл хөдлөлөө. Ингээд Мин улсын тогооч нарын хоолоо амтлуулах цаг болдог. Яа Фэйшиу гарч ирээд хоолоо танилцуулна. Тэрээр самар халуун ногоотой хуурсан дахиа махыг ховор Куфу дарсаар даруулахаар бэлдсэн байлаа. За ингээд хаан элч хоёр тэрний хийсэн хоолыг үнэртэж үзээд шууд амтрхан идсэнд яг л эргэн тойронд нь галдуул дэлбэрэх шиг л мэдрэмж төрдөг. Хоол нь чихэрлэг мөртлөө халуун ногоотой цаагаараа самарны амттай. Нилээн амтлаг хоол байлаа. Араас нь Куфу дарсыг уусанд тэр нь халуун ногооны амтыг зөөлрүүлж маш таатай амтыг үүсгэнэ. Гэхдээ ийм хоол манад бий. Ганжион гэдэг тэр хоолыг бас л дахианы махаар хийдэг. Би жусооны ганжионыг идэж үзсэн. Миний хийсэн хоол үүнээс ялгаатай нь лаюг ихч халуун ногоотой тосыг ашигласнараа ялгаатай. Энэ үед тэрхүү лаюг ихч халуун ногоотой тосыг өөрсдийнх нь бэлдсэн байсан халуун ногоогоор хийсэн болохыг Жион ойлгодог. За ингээд хоолнуудыг дүгнэх болоход хаан элч хоёр тус тусынхаа тогоочийн хоолыг илүү амттай болсон гэж зүтгэнэ. Тэгэд тэр хоёр тус бүрдээ оноогоо цаасан дээр бичээд солилцсноо. Оноог танилцуулахаас өмнө эсрэг талынхаа хоолыг амсаж үзэх саналыг Жион гаргалаа. Чи яг юуг шалгах гэсэн? Амтлагчийг нь шалгах гэсэн юм хаантай? Би амсаж үзэхээс нааш итгэлтэй хэлж чадахгүй. Чи манай тогоочийг хэрэглэх ёсгүй амтлагч хэрэгэлсэн гэх гээд байна уу? Ингээд ууралсан элч хоолыг амталж үзэхийг хоригдсан чи Байлонг хоолоо Жионы өмнө тавилаа. Байлонг, чи чинь яаж байгаа нь нүлээ? Мөхөс би ч бас жусооны тогоочийн хийсэн хоолыг амталж үзэхийг хүсэж байна. Тиймээс биднийг тус тусынхаа хийсэн хоолыг амсаж үзэхийг зөвшөөрнө. Байлон, чи хэрээс хитэрч байна? Манай агуу улсын хоолны соёлыг энэ мэд жижиг улсын тогооч нар хаалттай хаалганы ард муулж ярилцахыг бид зөвшөөрч болохгүй билээ. Та сууно. Ингээд хаан хоёр тогоочийн хүсэлтийг зөвшөөрлөө.
Тэгэд Баялонг Жионы хийсэн хоолыг амссан даруйд амт, үнэр, өнгө бүгд цогцолсон төгс хоол болжээ гэж дотроо дүгнэдэг. Харин Жион хоолыг амсаж үзээд өөрсдийн бэлдсэн халуун ногооны амтыг танилаа. Та нар энэ халуун ногоогоо хаанаас олж авсан юм? Нутгаас авчирсан уу? Яа Фэйшүү, энэ амтлагчийг хаанаас авсан бэ? Би энэ амтлагчийг Жусоноос авсан. Гэхдээ хуулийн дагуу олж авсан билээ. Энэ амтлагчийг бид өөрсдөө бэлдэж, өөрсдөө хатааж, өөрсдөө нунтгэлж бэлдсэн. Бидний эхний тойргийн хоолнд маш чухал амтлагч байсан. Тийм байтал чи яаж олж авсан байх вэ? Энэ үгийг сонсоод хаан Жионыг халуун ногоотой нууц соус бэлдэж байгаа гэж хэлж байсныг нь санддаг. Энэ хэргийг хоёр талын оноог харсны дараа хэлэлцүүл ямар вэ? Тогооч хүний хувьд хоолны орцсон дайчны элд бичээчийн биертэй адил билээ. Ийм ноцтой хэрэг гарсан байхад зүгээр өнгөрч болно гэж юу? Тэгсэн Яа Фэйшүү тэр амтлагчийг сайн чанарын Хуажиугаар сольж авсан гэдгээ хэлсэнд Баялонг тэрнээс эсрэг баг нь тэр амтлагчийг хэрэглэх гэж байгааг мэдэж байсан эсхийг асуулаа. Тэгэд тэр нь дуурлана. Чи тогооч хүний хизээж хийх ёсгүй зүйлийг хийж өрсөлдөгчийнхээ хоолны орцыг хулгайлсан байна. Ийм хадгийн үйлдэлээр мэн улсын нэр төрийг гутааж биднийг олны шив шиг болголоо. Би үүнийг чинь хизээж өршөөхгүй. Яа Фэйшүү тогооч хүний хизээж гаргах ёсгүй алдааг гаргажээ. Мэд ихний үед ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Там Баялонг та бие барь. Ингэж нам балдах хэрэг юм. Тэмцээний дүн аль хэдийн гарчихлаа. Тогооч хүн хичнээн чадварлаг байсан ч хүн шиг хүн байх нь хизээд энэ тэргүүний хэрэг биш үү? Тэр амтлагчийг хэн та нарт өгснийг хэлж өгөхийг хүсэж байна. Тэмцээн дууссан. Бид ялагдсан учраас энэ асуудлыг ингээд хай. Бид ялагдаагүй. Би энэ амтлагчийг хуулийн дагуу олж авсан. Надад эндхийн ордонд ажилладаг хүн өөрөө энэ амтлагчийг өгсөн. Тэгэд Яа Фэйшүү Жисан хаан хөрөө заасанд хаан хүү Жисаны царай барайлаа. Гайхсан хаан энийг лавлж асуусанд бандсан Жисан чангаар инээж эхэлнэ. Хааны ордны дотоод аюулгүй байдлыг би хариуцдаг билээ. Сүүлийн үед гал тогоо руу хинийч мэдэхгүй улаан нунтаг зүйлийг ахлах тогооч нууцаар нэвтрүүлсэн болохыг би олж мэдээд хааны гэр бүлийн эрүүл мэндийн төлөө би тэдгэрийг хурааж авсан билээ. Гэтэл тэр хинэж мэдэхгүй улаан нунтгийг мэн улсын тогооч сайн чанарын Хуажиугаар сольж авъя гэсэнд би ч ашигтай наймаа гэж үзээд өгч гисэн юм. Ахлах тогооч надад эхлээд хэлчихсэн бол би ийм юм яалаа гэж хийх вдэ. Нэгэнт манай тогооч энэ амтлагчийг хуулийн дагуу олж авсан нь үнэн болсон тул хамтдаа тэмцээний оног харуул ямар вэ? Яа Фэйшүү, хэдийгээр чи энэ амтлагчийг хуулийн дагуу олж авсан байж болох ч энэ амтлагчийг эсрэг талын тогоочийн гол жор гэдгийг мэдэж байсан шүү дээ. Тийм болохоор чи ахлах тогооч болох эрхгүй. Чиний алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа чинь чамайг ийм ирэхгүй гэдгийг баталж байна. Хэрвээ чамд өчүүхэн төдий нэр төр үлдсэн бол ялагдлаа хүлээн зөвшөөр. Миний ч бас алдаа би ордны дүрм журмыг сайн мэдээгүй. Бас өөрийнхөө жорыг сайн хадгалж хамгаалж чадаагүй байна. Гэсэн хэдий ч бид нэр төртөөгөр ялагдлаа хүлээх болно. Ингээд тэнд байсан хүмүүсийн зарим нь шүүгч нарын тавьсан оноог харцгаая гэж зүтгэсэнд зарим нь тэр оноо ямар байхаас үл шалтгаалаад мэн улсын тогооч нар ялагдлаа хүлээсэн гэж зүтгэдэг. Тиймээс нөхцөл байдлыг харгалзаж үзээд хаан энэ үе шатанд хоёр баг тэнцсэн гэж тооцно. Гэхдээ мэн улсын талыг сэтгэл хангалуун байлгах үүднээс хэрв хоёр баг нийт 3 удаа тэнцвэл мэн улс ялсанд тооцохоор шийдсэн гэдгээ хэлсэнд юу хүн илчиж сэтгэл хангалуун үлддэг. Тэгэд маргааш 2 дугаар шат эхлэн гэдгийг зарлаад тэмцээнийг өндөрлүүллээ. За ингээд тэмцээн дууссаны дараа мэн улсын тогооч нар тэднийг зогсоодог. Намайг уучлаарай. Би энэ тэмцээний туршид буруу хандлагатай байснаа ухаарлаа. Таны тусламжтайгаар хоолыг цоо шиннүүдээр харах боллоо. Танд баярлалаа. Би ч бас жороо сайн хамгаалж байх ёстой гэдгээ ойлгож авлаа. Баярлалаа. Маргааш та манай авга ахтай өрсөлдөнө. Олон зүйлийг сурч авна гэж найдаж байна. Надад сураад байх зүйл байхгүй. Манайх гарцаагүй ялах болно. Маргааш уулзцгаая. Ахлах тогооч. Ингээд гал тогоондоо ирсэн хойно Жион маргаашийн хоолндоо юу хийхээ мэдэхгүй байлаа. Учир нь ямар ч гүчүү гааруугүй болсон учраас тэдний эхний 2 үеийн төлөвлөгөө бүхэлдээ нурж. Тэгээд хэсэг бодсны эцэст бэж нугас шарахаар шийдэж бэлтгэлээ базаана. Харин нөгөө талд мэн улсын тогооч нар ч ямар хоол хийхээ зөвлөлдөж байна. Жусоны тогооч нар тэдний анх бодож байсан шиг нь тийм ч сул өрсөлдөгч биш болохыг тэд ойлгосон байлаа. Оройн Ихэн хаан их хаан хүү Жисаныг дуудаж хатуу донгодно.
Энийг сонссон Жисан худлаа уйлж өршөөл гуйсанда Ийхён хаан тэрнээс Мин улсын тогоочд зараад үлдсэн амтлагчууд хаана байгааг асуулаа. Тэгээд гэрт нь байгааг мэдээд Сонжи сайдыг тийшээ явуулж үлдсэн бүх амтлагчийг Жионд хүргэж өгөхийг тушаадаг. За тэгсэн өнөөдрийн тэмцээн тэнцээгээр өндөрлсөн тухай мэдээ ордон даяар тарж байлаа. Их хатан эгч Жисан хаан хүүгээс болж Жусоны баг хүнд байдалд орсон гэдгийг мэдээд дотроо нэгийг бодож эхэлсэн бол Могжу баг хатанч Мин тогоочийг дуудаад Жусоны баг ялагдах ёстой байхад яагаад ялагдаагүй болохыг байцаадаг. Тэгээд ээжийнх нь байгаа газрыг мэдэж байгаа гэдгээ Мин тогоочд сануулсанд Мин тогооч хүнд байдалд орлоо. За маргааш нь тэмцээний 2 дахь үе эхэлнэ. Тэр өдрийн гол сэдв нь мэдэх солих гэсэн 2 үг байсан учраас 2 орны тогооч нар бие биенийхээ орны хоолыг хийж өрсөлдөх ёстой байлаа. Ингээд 2 тал хоолой бэлдэж эхлэхэд Мин улсынх нь нэг бүрхүүлтэй зүйл гаргаж ирээд ширээн дээр тавьж бүрхүүлийг авсан нь аврах том линхуа цэцэг байдаг. Тэр нь хааны линхуй гэгддэг Мин улсын алтан линхуа гэдэг цэцэг байдаг. За ингээд 2 тал хоолой бэлдэж эхэллээ. Жусоны тогооч нар бээж нугас хийж эхэлж байгааг харсан элч гайхлаа. Учир нь тэр хоолыг зөвхөн Мин улсын хаадл иддэг. Жорийг нь жирийн тогооч нар ерөөсөө мэддэггүй байна. Тиймээс тэр хоолны амтыг сайн гаргаж чадахгүй гэж тэр бодож байлаа. Ингээд утсан нугасаа гаргаж ирээд зүсэх болоход Мин тогооч нугасыг зүсэх ёстой болно. Тэрнийг алдаа гаргахыг Могжу баг хатны ахайтан ажиглаж байлаа. Тэгэд эцсийн мөчөд гараа гүнгийх чинь зүсчихнэ. Сандарсан Жион өөрөө махыг зүсэх гэсэн ч гэмтэлтэй гар нь болж өгдөггүй. Тэгэд юм тогооч зүсэх гэж оролдсон ч болсонгүй. За тэгээд гийлгүм зүсэж үзэхээр шийднэ. Учир нь бэлтгэлийн үеэр тэр маш сайн зүсэж байсныг Жион сандаг. Гийлгүмч ганц удаа хөөртөнд итгэж үзэхийг гуйсанд Жион зөвшөөрнө. Тэгээд Жион Мин тогоочийн зааж өгч байсныг нэгэнгүй санаж хичээнгүлэн зүссээр амжилттай зүсэж чадлаа. Тэгсэн Жион Мин тогооч өөртөө тэмцээний талаар уулзсныг саналаа. Тэр энэ тэмцээнээс нэрээ татах хэрэгтэй байгаагаа хэлж өөрт нь найдад хэрэггүй гэдгийг Жионд анхааруулсан байж Жион Мин тогоочийг хэн нэгний сүрдүүлэх давтсан гэдгийг ойлгосон ч Мин тогооч хэн өөрийг нь сүрдүүлсэнийг хэлээгүй байж. Хан Могжу юу? Биш ээ, тэр хүн биш. За тэгэд Мин улсын баг амьд линхуа цэцэгнээс тасалж авсан навчиндаа хоолоорооч тавгалж эхэлсэн бол Жион ч бээж нугасаа тусгайлан бэлдэж тавгална. 토란 무스로 가니 고소한 마장 북경 오리롤 완성. Цаг дуусахад эхлээд Мин улсын тогоочийн хоолыг амсаж үзэхээр боллоо. Тэгээд бүгд хоолыг амталж үзээд жинхэнэ Жусомайгийн амтыг мэдэрч бүгд линхуа цэцэгсээр дүүрэн нуурын эрэгт зогсож байгаа мэд мэдрэмжийг авдаг. Тэгээд Байлонг өөрийн хийсэн хоолоо нэгэнгүй тайлбарлаж өгнө. 去朝鲜各种农作物为子染之，育日育一。绿色酱油而来，育自莲藕之本色，育信也。 Хийсэн хоолных нь амтыг гайхан биширсэн элч тэрнээс ийм хоолыг хэрхэн хийж сурсан болохыг нь асуухад Байлонг ертөнцийн хамгийн төгс амтыг хайж явахдаа биеийн муудаж нэг сүмд хүргээгдэхдээ тэр сүмийн ламын хийсэн гайхамшигтай амттай шүлэг уужээ. Тэр цагаас хойш Байлонг Жусон руу олон удаа ирж Жусоны хоолны соёлтой танилцсан байж. Тэрээр 5 жил Жусонд амьдарч тэр ламаар хоол хийлгэхийг заалгасан байж. Ингээд бүгд энэ тойрогт Байлонгийг ялах юм байна гэж бодож эхэлнэ. Тэгсэн Жион амархан бууж өгөхийг хүссэнгүй. Тэгэд хийсэн хоолой танилцууллаа. Юу хүн элчиж тэр хоолыг хийхэд амархан юм шиг мөртлөө яг номоор нь хийхэд хамгийн хэцүү хоол гэж тодорхойлдог. Ингээд элч хаан 2 хоолыг амсаж үзээд тэнгэрт хөөрсөн мэт гайхалтай мэдрэмж авч элчийн нүднээс өөрийн ирэхгүй нойлмос урслаа. Жионы хийсэн хоол бүгдэд таалагдж байгаа нь илэрхий. Тэр тусмаа юу хүн элчийн сэтгэл маш их хөдөлж Жионыг жирийн тогооч биш болохыг анх удаага хүлээн зөвшөөрдөг. Ингээд 2 дугаар үе дуусахад хаан элч 2 тусын цаасан дээр тогооч нарт өгсөн оноогоо бичлээ. Тэгэд оноог хартал хаан Мин улсын хоолнд 8 оноо өгсөн байтал элч Жионы хоолнд 1 оноо өгсөн байсанд бүгд гайхацгаана. Тэгсэн дургуун хүрсэн хаан Байлонгийг урагш гарч ирэхийг хүснэ. Тэгээд тэрний хийсэн хоолыг магтана. Хийсэн хэдийч би 2 дугаар үеийн оноо хүчингүйд тооцож байна. Яагаад тэр үлээ? Чи ойлгохгүй байна тийм үү? Мин улсын элч манай тогоочийн хоолнд 1 оноо өгч.
Энэ шудраг ёсонд нийцэхгүй байгааг бүгд харж байгаа. Шүүгч эсрэг талынхаа хоолнд л оноо өгөх ёстой биш үү? Чи нэг зүйлийг ойлгохгүй байна да. Хэрвээ шүүгчнэр хоолны амтыг үнэн зөвөөр шүүж чадахгүй бол ийм тэмцээн хийх хэрэг юу вэ? Чиний энэ өчүүхэн зал Мин улсын тогооч нарыг хүртэл ичгэвтер байдалд оруулж байгааг харахгүй байна уу? Энэ үйлдэлээр чи Жусоны төдийгүй Мин улсын тогооч нарыг дорд үзлээ. Тэгээд хаан тогооч нар өөрсдөө тус тусынхаа хоолыг идэж өөрсдөдөө шударгаар оноо өгөхийг тушаалаа. Тэгээд Жусоны тогооч нар бээж нугсаа идсэн бол Мин улсын тогооч нарч өөрсдийн хийсэн хоолыг идэж үзэцгэн. Гэвч эцсийн мөчөд тэдний аль аль нь өөрсдийнхөө сэтгэл зүрх хөлс хүчээ шингээж хийсэн хоолндоо оноо өгөхөс татгалзна. Тиймээс Ихён хаан хоёр орны тогоочийн байр суурийг харгалзаж үзээд хоёр баг хоёулаа ялсан гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл хоёр баг тэнцлээ. Хэрв 3 удаа тэнцвэл өөрийнх нь тал ялна гэж тохирсон учраас юу күнч энэ үр дүнг зөвшөөрдөг. Ингээд хоёр баг маргааш нь шийдвэрлэх 3 дахь үеэрээ эргэж уулзахаар болно. За, энд хүрээд энэ галзуу амттай цувралын парт 4-ийн тайлбар маань дуслаа. За энэ цуврал маань 12 ангитай учраас нэг жоохон олон парт ингээд болж байгааг ойлгоорой. Тэгэхээр хэдэн бараанууд нь яг дараагийн парт 5 тайлбараар бүгдийг нь яриад дуусгахыг гэж төлөвлөж байгаа шүү. Тэгэхээр дараагийн партер хэдүүлээ. Энэ галзуу амттай цувралаа дуусгах нь байна. За тэгээд бороогийн тайлбар ойлгомжтой байж таалагдж байгаа гэж найдаж байна. Хэдэн бороонууд нь тэгээд энэ галзуу амттай цувралыг үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болоод жинхэнэ солонгос амтыг мэдрүүлэх юуна солонгос ресторантай хамтран хүргэлээ. Манайхан тэгээд яахаа мэдж байгаа. Сабадраг бол саба, адарцсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу сери сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу цувралынхаа тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.